Сайн уу? Ано байна. Өнөөдрийн видеогоор би та нартай өөрийнхөө төлөвлөгч дэвтэр дээрээ 2020 оны 2 дугаар сараа хэрхэн төлөвлөсөн, тэгээд тэр хуудасуудаа хэрхэн хийснээ хуваалцъя гэж бодсон. Тэгэхээр бүгд жиргэлийн тухай видеонд дуртай бол энэхүү видеотой үргэлжлүүлэн хамтаагаарай. Энэ бол миний А6 хэмжээтэй бүжөө төлөвлөгч дэвтэр. Харин энэ бол миний 2020 оны 2 дугаар сарын төлөвлөлтийн нүүр. 2 дугаар сарын үндсэн нүүрэн дээрээ би зүгээр л brush pen ашиглан 2 дугаар сар гэж бичсэн. Ингэж бичихдээ би Zebra-гийн Mile Liner ашигласан. Нэгдлийн хошуу нь ийм хошуутай, зарим нөгөөтл нь Fine Liner буюу нарийнх хошуутай. Энэ өнгө бол Mile Liner-ийн Mild Brown гэдэг нэртэй өнгө. Зөвхөн ийм brush pen-аас гадна тодруулагч бас байдаг. Энэ тодруулагчаар би доотлын Хуанлигийн эсрэгийг хийсэн байгаа. 2 дугаар сар гэсэн бичгийг зүгээр brush pen ашиглаад бичээ зогсохгүй. Staedtler-ийн Try Plus Fine Liner гэдэг хар өнгийн үзгийг ашиглан сүүдэр буулгаж өгсөн байгаа. Сүүдэр буулгахаар арай биетэй болж өгсөн юм шиг санагддаг. Мөн түүнчлэн доор нь 2 дугаар сарын Хуанлиг ийм байдлаар хийж өглөө. Харьцангуй өргөн хийсэн учраас зайгаа дүүргэлт нь нэлээд сайн болсон гэж бодож байна. Өндөр нь 3 см өндөртэй, өргөн нь 5 см хэмжээтэй. Дэвтрийн үндсэн нүрний хаяжуугийн хэсэг дээр би зүгээр коллаж байдлаар сэтгүүлээс хайшлан зурагнаасан. Гэхдээ би Paris Worldwide гэсэн надад байсан сэтгүүлийн дотроос өөртөө таалагдсан нэг хуудсыг хайчилж аваад наасан юм. Хайчилсан цаасаа эхлээд ийм скотчын цавуугаар наагаад дараа нь ирмгүүд дээр нь washi tape нааж өглөө. Ингэхдээ энэ 3 янзын washi tape-ийг ашигласан. Эдгээр washi tape-үүдийг бүгднийг AliExpress-ээс авч болдго юм байлээ. Хэрвээ би олох юм бол видеоны доор тайлбар хэсэгт холбоосуудыг нь холбож өгсөн байх болно. Энэ видеонд ашиглаж байгаа бүх зүйлсийг хэрвээ би онлайнаар олох юм бол бүгдийг нь видеоны доор холбож өгсөн байгаа шүү. Өмнөх саруудад хийхээ болчихсон байсан нэг хуудасаа би 2 дугаар сарынхаа төлөлтөн дээр оруулж өглөө. Ингэхдээ 2 нүур дамнсан 2 дугаар сарын Хуанлиг оруулж өгсөн. Хуанлины өдөр болгон 2 см-ийг харьцсан 2 см-ийн хэмжээтэй 7 хоногт даваа гаргаас эхлээд ням гаргаар дуусж байгаа. 2 дугаар сарын бүх өдрүүдийг энд тусгаж өгсөн бөгөөд зүүн дээдлийн хэсгээр нь мөн л 2 дугаар сар гэсэн бичгээ өмнөх нүүрнийхтэй төстэй байдлаар бичиж өгсөн. Гэхдээ энэ бол 2 дугаар сарын үндсэн нүүр биш учраас би эхнийх шигээ хар fine liner-аар сүйдэрсэнгүй зүгээр ингээд орхичихлоо. Хуанлины толгой хэсгүүдийг мөн л Mild Liner-ийн Mild Brown гэсэн тодруулагчийг ашиглан тодруулсан. Түүнчлэн гаргуудыг нь би даваагаас ням хүртэл монголоор бичсэн байгаа. Ингэхдээ би Muji-гийн 0.38 мм-ийн gel pen ашиглалаа. 0.5-аар бичих нь харьцангуй өргөн болоод байсан учраас энэ удаад би 0.38-ыг сонгон авсан. За хажуугийн илүү гарч байгаа зайн дээр энэ сард ихээр төлөвлөсөн ажлуудыг жагсаах хэсгийг оруулж өглөө. Ингэхдээ энэ сард хийх зүйлс гэсэн гарчиг тавиад доор нь зүгээр хоосон орхичихсан. Шаардлагатай зүйлсээ би бүгднийг нь энэ дээр жагсаан бичих болно. Энэ нүрний араас мөрчид орж ирнэ. Өөрөөр хэлбэл habit tracker гэж хэлж болно. Эхний хэсгийг харцгаая. Энэ удаагийн мөрчийн хуудсыг өмнөх саруудынхаас тийм ч ихээр өөрчилсөнгүй мөн л mild brown өнгөө ашиглан мөрчид гэж бичээд за доор нь саруудын өдөр болгоныг нэг бүрийнхөөр илэрхийлэн зурсан. Энэ удаа tracker буюу мөрчийн хуудас маань өмнөх саруудынхаас тийм ч ихээр өөрчлөгдөөгүй толгой дээр нь мөшөх гэж байгаа дадлынхаа нэрийг бичээд доотлол дээр нь тухайн сарын бүх өдрүүдийг дугуйгаар тэмдэглэсэн. Энэ удаагийн дугуйг ашиглахдаа би мөн л Hobonichi-гийн Basic Stencil гэдэг нэртэй шугамыг ашигласан. Ингэхдээ энэ жижигнүүдийг бол ашигласан байгаа. Мэдээж та нар заавал энэ шугамыг ашиглах албагүй. 5-ыг харьцан 5 мм-ийг харьцан 5 мм дотор багтах ийм бөөрөнхий дүрсийг гаргах шугамтай байхад л болно. Гараар хийх жоохон бохир болдгийм байлээ. Тэгэхээр шугам ашиглахыг зөвлөж байна. Хэрвээ энэ шугамыг сонирхож байгаа бол энэний холбоосыг би бас л видеоны доор оруулж өгсөн байх болно. Энэ удаад би эрт босох, өглөө болон оройны арьс арчилгаа за мөн дасгал хийх, мөн түүшлэн калорийн дефицит гэсэн 5 зуршлыг ямартай ч мөшгөхөөр сонгон авсан. Одоогийн байдлаар энд юг мөшгөхөө би арай сонгож амжаагүй байна. Энэ сараас эхлүүлэн шинээр мөшгөх гэж байгаа нэг дадал нь дасгалын мөрч. Энэ хэсэг дээр би сарын бүх өдрүүдийг бол багтааж өгсөн. Гэхдээ хамаагүй жижигхэн Хуанли байдлаар.
За ингэхдээ тухайн өдөр ямар дасгал хийсэн бэ гэдгийг өдөр болгон дээр нь бөглөнө. Энд зөвхөн дасгал хийсэн эсхийг бол бичиж байсан бол энтлийн нүрэн дээр яг ямар дасгал хийсэн бэ гэдгээ бөглөхөр байгаа юм. Одоогийн байдлаар хоёр янзын дасгалыг бол мөчгөхөөр оруулж өгсөн байна. Ингэхдээ heat болон cardio хийх юм бол Mildliner-ийн mild pink гэдэг өнгөөр бол энэ нүдэн дотор тэмдэглэгээ хийн. Харин йога хийх юм бол за мөн л Mildliner-ийн blue green гэдэг өнгөөр тэмдэглэгээ хийн гэж сонгож авлаа. За хэрвээ өөр дасгалууд хийхээр болох юм бол би бас өөр өнгө сонгож аваад энэ доотлолтод йогийг хийчин. Тэгээд тухайн нүднүүд нь хийсэн дасгалуудынхаа тэмдэглэгээнүүдийг хийж явж явна гэж бодож байгаа. Ямар төрлийн дасгалууд хийж байгаагаас хамаарат бас харахад сонирхолтой дүр зураг гарч ирэх байхаа гэж найдаж байна. За энэ хуудасны араас 7 хоногийн нүрүүд маань эхэлж байгаа. За 7 хоногийн нүрүүдийн хувьд бол 1-р сарынхаа яг адилхан болж өгсөн. Зүүн талдаа тухайн 7 хоногийн өдрүүдийг бичиж өгсөн бөгөөд ажлын өдрүүдийг бол тус тусад нь нэгнүүд болгоод амралтын өдрүүдийг нэгнүүд болгож өгсөн. Ингэхдээ мөн л энэ сарын турш ашиглаж байгаа mild brown өнгийн тодруулагч авал ашигласан байгаа. Хуудасны дээд хэсэгт 2-р сар гэж бичээ зогсохгүй хажуутал нь 2-р сарын хуанлыг жижигхэн байдлаар оруулж өгсөн. Мөн тухайн сарын энэ хуудасаар илэрхийлж байгаа 7 хоногийг тодруулагчаар тэмдэглэж өгсөн байгаа. Мөн түүнчлэн 2020 оны хэд дэх 7 хоног явж байна гэдгийг энэ хэсэг дээр оруулж өгсөн. Хуудасны нөгөө талд running list орж өглөө даваагаас ням гараг хүртэл хийгээд тухайн 7 хоногт хийгээр хүлээгдэж байгаа ажлуудыг болж ихсааж өчнө. Мөн түншлэн урталт нь тухайн дасгал ажлыг ч юм уу тухайн ажлыг хэд өдөр хийсэн бэ гэдгийг бол тэмдэглэж явахаар байгаа. Running list гэдэг ойлголтын тухай илүү би дэлгэрэнгүй өмнөх өөр видеоноор бол ярьж исэн. Тэгэхээр илүү дэлгэрэнгүй та нар card хэсэгт холбож өгсөн мөн түншлэн видеоны доор тайлбар хэсэгт холбож өгсөн төлөвлөгч видеоны тухай видеоноос үзхийг зөвлөж байна. Үүний араас бусад 7 хоногийн хуудасууд нь үргэлжилж байгаа. Долооногийн төлөлтийн хуудасуудаа би 2-р сарын 29-нд бол дуусгачихсан. Гэхдээ 3-р сарын 1-ний төлөвлөлт бол энэ хэсэг дээр орж ирэхээр байгаа юм. 2-р сарын хуудасуудаа эргэн харвал үндсэн нүр, сонирхолтой нэг коллаж нүр, 2-р сарын төлөвлөлтийн нүр, мөрчид ингээд 7 хоногийн хуудаснууд. Bullet journal-ийн 2-р сарын хуудасуудаа би ингэж хийлээ. Хэрвээ bullet journal-тай холбоотой миний бусад видеонуудыг үзхийг хүсэх юм бол видеоны доор плейлистээр холбож өгсөн байгаа. Тэгэхээр А6 хэмжээтэй төлөвлөгч дэвтэр бол амгүй хэрэгцээтэй байсан учраас би бас балер өдрөгтэй хамтраад ийм дэвтэр гаргасан. Нүүрэн дээрээ балер өдрөг гэсэн бичгтээ А6 хэмжээтэй улаангийн дэвтэр. Оны өмнө бол гаргасан эхний хэвлэлт нь бол тэр доороо зарагдаад дууссан. Тэгээд хүмүүсээс нөгөө дахиж дэвтэр шинээр хэвлэх үү гэсэн асуултууд нэлээд орж ирсэн. Хүсэлтөөс ч гэсэн нэлээд орж ирсэн учраас энэ дэвтрийг 2 дахь удаа хэвлсэн байгаа. Урьдчилан захиалгаар авсан хүмүүст бол хүрэгдээд бол дуусж байгаа. Цөөн тоогоор одоо гүмүдэ дэлгүүр болоод балер өдрөгийн офсаар бол зарагдаж байгаа шүү. Хэрвээ энэхүү дэвтрийг сонирхох юм бол доторх нь ямар юм болоо гэж сонирхож байгаа бол би энэ видеог одоо энэ дэвтрийг бол танилцуулсан видеого энэ дээр карт хэсэгт болоод видео дээр тайлбар хэсэгт холбож өгсөн байх бол тийшээ сонирхож болно шүү. Тэгэхээр сонирхох юм бол энэхүү дэвтрийг худалдаж авахыг зөвлөж байна. Тэгэхээр төлөвлөгч дэвтрийн маань видео таалагдсан бол энэ видеон дээр лайк дарахаа мартав. Мөн түүнчлэн өөрсдийн сэтгэлийг хуваалцъя гэх юм бол бас видеоны доор байгаа комент хэсгийг ашиглахыг зөвлөж байна. Хэрвээ миний сувагт subscribe хийгээгүй байгаа бол энэ доор байгаа subscribe гэсэн товчийг дараад хажууг нь хонхыг дарчих. Тэгсэн тохиолдолд намайг шинээр видео оруулах болгон та нарт notification очиж авах болно. Видеотой хамт байсан маш их баярлалаа. Дараагийн даваа гарагт иргэд уулзъя.